Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй Catch Talk podcast-на тавтай морил 7 хоног болгон шинэ төгс сонсгож ирдэг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд бишгээ эхлэхээс өмнө subscribe дараад тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Уран бүтээлч артист хүний яг дотор байх ёстой хамгийн чухал зан чанар бол үргэлж өглөн 1000 дуу хийчихэд 1000 нэгтгэн яг анх удаа нэгдэх дуугаа хийж исэн юм шиг мэдрэмж яагаад тийш орох ёстой. Тэгээ тэр чинь мөнгө үгүй хийгээд байгаа юм. За би нэг өөрийнхөө амиг хийж байгаа юм чинь айтайхан бүтээл хийчтэй юм дотор бодож шүү дээ. Тэнгүү цаг хугацаа яваал энэ. Тэр бас амар бачуудмаар байдаг. Тэнд эхлэхгүй яваа гэж өөрийгөө буруутгадаг хэрнээ хийгээгүй явсан нь яг ясан нэр зүг байдаг байхгүй. Хоёулаа уран бүтээлч хүн тэгээд хаана байж иж гоё байхыг бол хоёулаа уран бүтээл нь гоё явж иж хоёулаа сайхан уран бүтээл хийгээд тайзан дээр гарч ингэжиж урлагийн хүнийхээ дотоод юм аавраг тийжиж битээр гэр бүл болонгууд хоёулынхын зорилго тэнд байгаа. Би тийшээ ингэ зорилго руу явчихгууд манай хүн энд гэр эцэгтэй болоод үлчиж байгаа. Би бол тэгж бод. Манай хүн бол наваа ингээл одоо ингээл арт ингээл дэмжээл сайн байгаа л та. Гэхдээ дотор нь бол тийм нэр байгааг би мэдэрч байгаа байхгүй. Би ч гэсэн тэгмээр байна гэдэг юм. Салж нийлээл олцохгүй одоо дотор юу болоод байгааг мэдэхгүй ингээл найс цаашлал байн модалц чинь ингэж байгаа л ингэх чинь ер нь тийм сайхан юм биш шүү дээ. Амар хэцүү шүү дээ. Ер нь бүгд л мэдчихэж байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь миний энэ мэдэрч байгааг нөгөө хүн маань мэдэрч байгаа. Тэгээ миний энэ мэдэрч байгааг намайг хараад өсөж байгаа хүүхдүүд маань хараад гэртээ дэргүү намайг ингээл хараад нэг залуутай суугаал салж малал ийм харилцаатай намайг дуурайж байгаа юм шиг тэгхтээ яг над шиг юм мэдрэмжүүдийг мэдэрнэ гэхээс яаж байгаа вэ? Сонсож байгаа хүмүүст хэлмээр санагдчихлаа л дээ. Байнга лаг дандаа мундаг тэгээ бүх юм болж бүтээл дандаа сайхан амьдрын гэдэг чинь бас асуудалтай шүү дээ. Тэгэнгүүт чинь миний хувьд бол одоо тэгээ төөрдөг байж дотор орсон юм шиг. Амар депресстэй, ажилч тэр амьдралч тэр одоо ингээл болж бүтэхгүй байгаа юм шиг. Тийм мэдрэмжтэй явж байгаа байхгүй юу? Тэгээд угаасаа тийм байгаа. Миний амьдрал тэгж болно. Хүн болгоны амьдрал тэгдэг тийм юм давж туулдаг. Тэгэхээр хинт ч хэцүү үе тохиолдож болно. Энэ одоо худлаач үг гэж магадгүй. Гэхдээ энэ амар надад урам өгöd байгаа. Бүх юм тартагтай тулаад одоо ингээд дороот чинь гэдэг чинь утахгүй сайхан болох гэж байгаа. Давж гарах гэж байгаагийн тохиол шүү. Амьдралыг харах өнцгүүд юу нөхөр ойр ойрхон ингэж солиулж чинь гэж юу? Өөрчлөгдөв. Миний хийсэн сонголтуудаас л болсон байх та. Тэгэл урттаа бол тэгэл хязгааргүй юм шүү. Тэгэл богинохондоо ч гэсэн ганцхан цагийн бодолж байж болох. Яг өөрөө яаж ямар замыг сонгоно, ямар үйлдэл гаргана тэрнээс хамаарал ертөнцийг юу гэж ертөнцийг надад яаж харагдах нь тэгэл надаас хамааралтай. Миний сонголтоос л хамааралтай гэж бодож байна. Жилийн өмнөх чи тэгээд одооны чи хоёр хэр ер нь өөрчлөгдсөн юм санагдаж байна. Амар өөрчлөгдсөн баха. Сая тэгэл өнгөрсөн 100 тоглолтын их ажил гарлаа. Тэрнээс өмнө бол нэг юм амар ачаалттай байдаггүйсэн. Өдөрт нэг өсрэл нэг 7-8 цаг ажиллана. Тэгэл бусд үед нь жилөө цаг тэгэл найзтайгаа уулзч малцал. Тэрнээс хойш нөгөө нэг ажил нь ихсээд ирэнгүүт ачаал даах чадвар ихсэн юм уу эсвэл би ч мөр ингэж юм ч ярьж чаддгүй юм бисээ. Бүр юу ч хүний нүд рүү ч харж чадахгүй. Тэгээд өөрчлөгдсөн л байна. Тэгсэн мөртлөө урлагийн соёс төгссөн мөртлөө тиймэрхээс тэгэл сайн өөрчлөгдсөн. Илүү өөртөө итгэлтэй болоод харилцаж эхэлж байна. Эсвэл бол тэг ёстой гэж бодож бас харилцдаг юм. Би нөгөө хүн таалагдахыг амар хүсдэг байсан байхгүй. Хүн таалагдах нь тийм чухал биш гэдгийг жоохон гадарлсан гэх юм уу. Тэрийг нэг юм ойлгосон үе гэж байдг юм. Мэдхгүй тэгэл урсгалаараа нэг мэтгэл тийм болцсон юм. Амар залхацсан юм, ядарсан юм би. Бүр амар ядаргаатай байсан. Тэгэл би яагаад ингэ ядраад ингээд бүр ингээд байгаа лээ гэж бодоод тэгэл нэг мэдсэн чинь л нэрээ яагаад ингэж байгаа заавал их албатай байлгүй тий. Зүгээр гэрийн тавчтай гадуур явсан ч болно шүү дээ. Ер нь бол яагаад гэсэн одоо тэгэл багынхаа юмнуудыг ярьж байгаа л тэгэл тэн дээрс би өөрөө олох юм шиг баг. Тий. Нэг юм өглөөрөө бас нэг ингэ байдیں۔ Тий. Би бас яг сүүлийн үед бас тэгэж хараад байгаа. Амьдралаас ирж байгаа энэ нөхцөл байдлуудад сайн болон муу нөхцлүүдэд яаж хариулт үзүүлж байгаа нь бидний амьдралд нэг болсон үйл явдлаас нэг хамаарч болно. Эсвэл бол бидний амьдралд учирсан хин нэгнээс хамаарч болно гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь ингэж яваад хахаар. За одоо ингэж чиний бас нэг өөр ярьцлагад ингэ үдчихсэн чинь өөрийнх нь бүтээсэн дуунуудаас хамгийн сонсох дуртай дуунууд нь гэх юм бол ганцаардаж үгүйсгэгдэж дутуу унлагж байсан үеийн дуунууд байжсэн гэдэг чийсэн тий. Яагаад одоо энэ илүү их дуртай гэж өрнө гэд бодож ив. Дуугаа хүртэл тэгэл хүн таалагдахын тулд хийд болгохын тулд хийлээсэн. Тэгэл бүр сүулдэ өөрөө бүр тэрнээс гринжлдэг болчтой юм л.
ингээл амар хичээсэн дуунууд тэгэл сонсонгууд энэ яагаад ингэж дуулаад байгаа юм бол би энэ тухайд юу бодож хийсэн дуу юм бол гэл тэнгүү тэгэл хичээл хүн таалагдахын тулд хийсэн. Тэгэл тэрний сонсгоо хинт сонсохгүй байсан ч хамаагүй зүгээр яг цэвэр өөрөөрөө дуунуудаа хийгээд эхэлж байгаа байхгүй. Гол нь гоё дуурах хэвээр. Энд амьдралаа зориулсан юм чинь гоё дуурайж чанартай байх хэвээр. Тэгээд дотор нь юу дуулж гин яаж дуулж гин гэдэг нь бол би зүгээр яг өөрөөрөө л байх хэрэгтэй юм байна. Нэг амар гээл бүдүүн дуу гаргаад хүн таалагдахын тулд ч юм уу тий өөртөө юм тухгүй байлгаад ч юм уу тэгж жагаад харин нэг мэдсэн чинь амар ганцаардаж явж ийсэн нэг 7-8 дуу хийцэн байсан чинь би өөрөө сонсоо яваад байсан байхгүй юу тэгээд амар эвтэйхэн тэгэл цаццсан тэгсэн чинь хүн таалагдах эсвэл байсан байлээ би зүгээр өөртөө тухтай байдлаар айгуу гоё ч байгаа зүгээр л тэгээ хийсэн байхгүй. Гэхдээ ингээ сонио би ч ингээ өөрийгөө ганцаархаар подкаст ингээ эхлүүлээд эн чинь юм зоригтой эхэлж байгаа хинт юу хөрөхөө ингээ мэдээд ингээ би эхлээд одоо хийгээ явж байгаа штэ. Тэгэнгүүт яг яалч аргагүй ингээд хүмүүс мэдээж ингээ комментууд ингээ бичнэ. Тэрийг мэдээж уншаад сайжруулах юм дээрээ сайжруулж байгаа. Хүмүүст нэг таалагдж байгаа. Энэ ингээд сайн ингээд хүмүүст хүрж байгаа юм чинь иймэрдүү төрлийн юм хийгээ яваад дээ. Тэгээд ингээ хэсэг явангуут цаг хугацаанд нэг баригдаач гэдэг юм уу ингээд яваад тахаар яагаад энийг ингээ эхлүүллээ? Би яг хүмүүст яг юу өгөх гээд байгаа билээ? Би юу хийж ээж илүү өөрөө аз жаргалтай тэр мэдрэмжийг авах вэ гэдэг. Энэ мэдрэмжүүдэд дахин нэг юм барих нэг юм үе ирдэм шүү гэж анзаарсан. Өөрөө ч анзаараагүй байх үедээ хүмүүс таалагдах гад нэг юм үйлдэлүүд мэдээж хэрэг таалагдах нэг юм хийн ч гэсэндээ бүх юм тийшээгээ чиглээд ирэхээр өөрийнх нь үндэс өөрийнх юм алдаад эхэлт юм шиг. Тий. Тэгэнгүүт би ч нөө анх өгүүлдэг байсан шүү дээ. Өгүүлж мөглөл хипхоп гэж дүүс байхгүй. Тэгээд уг нь бол хипхоп дуу сонсож ингэж хэрхэл бол амар их байдаг. Тэгээ сонсох бол дуртай. Угаасаа багасаа л сонсоод өссөн юм чинь. Тэгээд тэрийг ингээ хийгээ явах гад тэгэнгүүт чадахгүй байгаадсан байхгүй. Тэгсэн мөртлөө дуу хийх дуртай. Тэгээд дуу хийх нь бол зөв юм байна гэдгээ ойлгочоод дотор нь яг ямар дуу хийхээ олохгүй амар удаан хугацаанд явсан гэх юм уу. Би бол өөртөө бол тухайд тэгж за энийг чадахгүй юм чинь чадахгүй маа болох хэрэгтэй. Хичээгээ чадахгүй юм чинь болох хэрэгтэй гэж өөртөө бодоод нөгөө замыг сонгоод тэгэл чаддаг хайрын дуу тийм юмудаа хийж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд энэ бас хүмүүст буруугаар ойлгогдчих магадгүй. Чадахгүй байвал хичээсээр байгаа сурна лаг болно гэж ер нь монголчууд тэгдэж штэ. Шантарч болохгүй гэл. Тэнгүүд хипхоп дуу хийхэ болий гэд шантарсан гэж болно штэ. Шантраад болцсон нь миний хувьд зөвтдсөн байхгүй. Тэгээд хийж байгаа хайрын дуунуудаасаа би өөрийгөө олж хараад тэгээд яг олох хэвээр юм болоод одоо ингэ цаашаа явж байгаа л гэж итгэж байна. Хэр удаа явсан? Энэ мэдрэмжийг хэр удаа мэдэрч явсан? 9-р ангиас. 9-р ангид чинь нэг охин сайн болоод тэгээд таалагдахын тулд юм хийж явна тий. Тэгж явал тэр мэдрэмжээ бас анзаараагүй л явсан юм шиг лээ. Тэгээ 16 сойст ороод хамгийн лаг нь байх хэвээр хамгийн мундаг нь авах хэрэгтэй гэл баахан олон юм жүжигчний мэрэгчлэр сурж байгаа хүмүүс донд чинь хичээгээл тэгэл багш нартай таалагдах хэрэгтэй шалгалтын ажилт тэнцэх хэрэгтэй гэл яваал тэгэл тэр школоор шууд дуу руу ороод дуу хийсэн эхний 3 жил бол ер нь бол хүн таалагдахын тулд юм хийгээл тэгээ гол нь мөнгө л бодож болохгүй юм шиг надад бол одоо сүүлийн үед амар их санагдчихэв. Яг санхүү рүү ороод тий чинь бас энэгээр мөнгө олохын хувьд бол олж байгаа шүү дээ. Гэхдээ квиз ах нэг юм ярьцаасан Facebook дээр орон бүтээлч артист хүний яг дотор байх хэвээр хамгийн чухал зан чанар бол үргэлж өглөн яг анх удаага бүхнийг хийхдээ 1000 дуу хийчихэд 1000 нэгтгэн яг анх удаа нэгдэх дуугаа хийжсэн юм шиг мэдрэмжээ хадгалаад тийш орох хэрэгтэй. Тэгээ тэр чинь мөнгө үгүй хийгээд байгаа байхгүй. За энэ дуу ингээ хийсэн ч гэсэн би ард мөнгөтэй юм чинь. Эсвэл мөнгөгүй юм чинь би нэг ингэж хийх хэрэгтэй гэдэг бодол өстэй байх хэрэггүй юм бэл. Тэгэхээр ч нөө уран бүтээл биш болчихж байгаа байхгүй. Санхүүгийн бүтээл болчихж байгаа байхгүй. Цаг хугацаанд баригдаж үдчихсэн үү? Энэ цагт л би ингэдэг хэрэгтэй. Тэхийн тул би ингээ амжуулах хэрэгтэй. Амар их шүү дээ. Одоо харин яг санхүү байхгүй. Тэгэнгүүт хүнд хилцсэн байгаа даа шүү дээ. Тэгэнгүүтээ өөрийгөө хүлээгээд нөгөө дуугаа ингээд бүлээгээл энэ чинь шууд так гэж ороод ирдэг юм шүү дээ. Энэ чинь бас тухайн амьдрал цуглуулна гэж ярьдаг байхгүй би бол амьдралаа цуглуулад ингээ мэдрэмжүүдэд цуглуулж хагаад тэрэн дундаас миний мэдрэмж юу гэж надад хэлэх нь тэгээд үгээ бичээд дуугаа идэх байхгүй. Тэгэнгүүт чинь за тэдэн сарын тэдэн тим дуу цэцэгдэн. Тим дуу байх ёстой шүү. Тэр хийт болно шүү. Хийт болохгүй бол ингэ шүү. Тэ тэг зарагдахгүй шүү ч гэх юм. Тэгээд ингээд ороод ирэнгүүт чинь би яг нэг за би нэг өөрийнхөө юм хийж байгаа юм чинь айтайхан бүтээл хийж таа гэж би дотор бодож шít. Тэнгүүд цаг хугацаа яваал энэ. Яа на цаг нь боллоо. Надаас юм гараагүй хайждаг. Тэгээд халтуурдаа начи юм хийж мэргэн тэ. Тэр бас амар бачимтмаар байдаг. Жаахан хугацаа байсан бол эсвэл тэгээ бүр сүүлд нь цаг нь тулцсан байна. Тэнд эхлэхгүй яваа гэж өөрийгөө буруутгадаг хэрнээ хийгээгүй явсан нь яг ясан дэр зүв байдаг байхгүй.
шууд яарал хийчих юм бол тэр чинь тэгээд хэдхэн сарын настай л юм бол. Тэгж явсараад сүүлд нэг би нэг Destiny гэдэг дуу байсан. Destiny. Тэр чинь бүр би клип хийчихэд заяа. Клип хийчихэд зургийг авчаа хурж ирээд тэгээд дуун гардгүй. За клипийн ямар ч гэсэн монтажлж байгаа хахад төрийж. За ямар ч гэсэн хол байгаа хоёр хүний тухайлд би дуу хиймээр байна. Гэт ямар ч өөрийгөө мэдтсэн. Тэгэнгүүтээ за ийм клип хийгээ санаагаа яриа гарцсан. Тэгээд зураг авалтаа хийцэн. Маргааш орой 6-аас цацах хэвээр дуу. Өмнөх шөнө нь 2-3 үед санаагаа би ингээд олоод эхлээд ингээд явжгаад өдөр нь 2 цагт өгч байгаа. Тэгээд дуугаа өгөөд монтажн дээрээ ахиж нэг жоохон янзлаад тэгээд 8 цаг цацж байгаа. Яарах бол өстой юм л. Цаг нь баригдах бас амар хэцүү. Би бас яг хэсэг нэг тийм байдалд орсон үеигээ хий эргэсэн дугуй шиг гэж би өөрийгөө нэрлэжсэн байхгүй юу. Яг тэр нөхцөл байдлыг нэршлэн надад хамгийн тохиромжтой нь яг зүгээр дугуй ингээ хий эргээд байгаа юм шиг надад санагдаад тэр бүх мэдрэмжүүд нь ягаад тэгэхээр би нэг чи ингээд 7 хоног болгон би ингээд гоё шин түүхийг ингээд үзэгчтэй ингээд өгөөд тэр мэдрэмжүүд нь ингэж явна. Тэгээ дээрэс нь одоо тэ YouTube-ийн алгоритм ментер гэл нөгөө бодох шаардлагатай юмнуудаа ингээд бодоод ирж штэ. Энэ юмнууд ингээд хэсэг намааг юм ёстой дунд ингээд амьдралцсан юм шиг би ингэх ёстой. Ингэх юм бол ингэнэ. А тэгтээ энэ дунд юу алдагдсан байна гингүүд тэр үнцнээ би алдсан байсан гэдгийг би амар ойлгосон байхгүй. Үнцэн гэдэг нь би энэс яагаад ингээ урам зориг авч ингэж хийдэг үлээ гэдэг тэр мэдрэмжээ алдаад зүгээр л би тех өстой гэдэг зүгээр амар юм яарсан. Тэгээд дотоод мэдрэмж нь хий иргсэн юм дуу шиг амар мэдрээдсэн гэх юм уу. Тэгээд ялч аргагүй яг уу за би ингээд нөгөө одоо багаараа энийг бүтээж авах учраас санхүү мөнгө гэвэл арай нөгөө багаараа хуваалцаж хийдэг. А миний хувьд болохоор цаг хугацаан дээр надад амар их тэгж мэдрэгдчихсэн байхгүй. Цаг хугацаанаас болоод 8 сар би тэгээ явцсан байсан байна. Тэнгүүд яхаа одоо чиний хувьд бачимдмаар ингээ хэцүү байсан тийм үеүүдтэй яаж одоо тэрийгээ чи ингээ давсан гэж бодож байна. Энэ асуудал тэгэл дахиад давтагдаад ингээл явна штэ. Одоо надад ч гэсэндээ энэ чи ийм асуудлууд ингээ дахиад нэгin хэвийн горомдоо орох иймэрхүү юмнууд тохиолдно. Одоо хүн болгоны ч амьдралд яг нэгin хэвийн юмнууд амар их одоо тохиолддог байсан байгаа байхгүй юу. Тэг ингээ харангууд чи яг энийг ер нь яг яаж тэрийг одоо давн туулж байгаа ч гэдэг юм уу те эсвэл тавн туусна уу. Би өөр юм бодчихлоо нөгөө сая нөгөө хий иргсэн дугуй гэдэг тэндээс эхлэе явчих. За Хий иргсэн дугуй гэсэн шүү дээ. Тэнгүүд яг нэрээ тийм юм байна. Тэгээ би ингээ урагшаа ингээд ундаг дугуй унтсан. Урагшаа ингээ явах гад дөрөв дэр жигээд байгаа шүү дээ. Тэнгүүтээ өөрөө ингээ хойдлынхаа явах хэвээр дугуй ингээд барьцсан. Тэгээ нөө дугуй нь хий иргээд тэгсэн мөртлөө ямар ч зам туулахгүй. Гэтэ урталт нэг юм даваа шиг ч юм байгаад байгаа ч юм шиг. Надад сая санагдсан байхгүй юу? Давах хэвээр даваа. Тэгээ тэрүүгээр явах хэвээр. Тэгтээ өөрөө ингээд бариад өөрөө жигээд байдаг. Мэдрэмж нь тэгж л санагдаж байна. Бариад байгаа тэр мэдрэмж нь болохоор зүгээр нөгөө ундарч гарах хэвээр юмнууд нь гарахгүй байгаа тэр мэдрэмж үү гацаагаад байгаа гэсэн үг. Одоо нөгөө тэнд тэгэх ёстой гэдэг чингүүд анх энд яахта яана тэнд тэгэх ёстой ш тэгээ бодчихгонгууд хамаг ямиг ингээд цирклээд ингээд ингэчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр дотор ингээд гарч чадахгүй шоргоолжийг тойруулаад зурангууд ерөөс ийш тийш гарч чаддгүй ш. Тэгэнгүүт л яг тэр очих хэвээр газрын наагур ингээд нөгөө цагт яаруулж байгаа юм ингэчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр буцаж очих хэвээр орсон цэгрүүгээ буцаж очих хэвээр болчихж байгаа юм шиг. Тэгээ буцаж очиж ижил гарна штэ. Би энд ингээд зогссон. За тэнд хийх ёстой шүү гэдэг юм. Гээ он сарын харангуудаа яг өөрийнхөө талаас ахуулаад он сарынхаа наагуурдаад ингээд авчирч байгаа байхгүй. Тэгсэн тэнгуүтээ шууд тойрог руу яваад орчих жоохоо. Тэгээ очингууд ингээд тэр дотроо ингээд явж байгаад яг нөгөө цаг хугацаанд болохын алдад эргээд харж байгаа байхгүй. Тэгээд тэнцэн үүд байсан. Тэгээ буцаж яваад маш богино хугацаанд тэрийг туулах хэрэгтэй. Одоо буцаж тойрогоор гараад тойрж очиж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Сүүлийн тэр жишээн дэр бол бас юу юм бэ л дээ бас тий нөгөө яах гэж хийсэн бэ? Биш тий одоогоор биш шууд маргааш хийх юм чинь маргаашаараа ингээд төсөөлөөд бид нар нөгөө сүүлийн үед аягүй тийм ярианууд ингээд гардаг болсон шүү дээ. Бид нар яг одоодоо төвлөрөх юм бол энэ бүх юм чинь ингээ үн цэнтэй гэдгийг бас ингээ ойлгож харна. А тэгэхээр бид нэр үргэлж маргаашаараа ягаад ч юм тэгэж амьдрдаг те ингээ нэг юм бодол сэтгэхүйд маань тэгэж нэг ажилтсан юм шиг байна. Тэрийг нэг юм бодож зогсоод эргэж хараад ажиглахгүй л болвол амьдрал одоо өнөөдөр харахад 7 хоног ямар хурд өнгөрч байна тий. Тий одоо байгаа цаг хугацаанд аз жаргалтай байна гэдэг бол бас гоё юм л. Гэхдээ байнга хэрэгжүүлж бол чадахгүй л нөгөө сөүл дээр гардаг шүү дээ. Би амьдрмаар байна. Амьдрал гэдэг чинь юм байна гэл. Тэн дээрээс бас би амар их юм би бүр байнга үздэг. 7-8 үздэг. Тий гоё кино тий. Тий гоё кино. Тэгэнгүүт тэндээс одоо байгаа цаг хугацаанд жаргалтай байж гоё амьдэрсэн болно. Гоё дурсамжууд өнөөдөр ч маргааш өчигдөр болж үлдчихэж шүү дээ. Тэгэл одоо л гоё аз жаргалтай байж сайхан дурсамжуудтай үлдэнэ. Тэгээд өнөөдөр аз жаргалтай байсан чинь өнөөдөр гоё өнгөрөөсөн чинь маргааш ч гэсэн өчигдөр өстө гоё байсан те. За өнөөдөр тэрнээс л гоё байж чадна ш тэгэл. Бас нэг өөр чиний нэг яриаг сонсч байсан чинь яг нэг юм хэсэг
бусдад нөгөө дуунууд нь сайн хүрээд тэгээд тэрний араас нөгөө хин намайг ингээ харж байгаа бол гэж бодож айгүй гадуураас алхдаг байсан. Тэгээд нөгөөтэйгүр комментуудаа уншаад хэсэг дууга хийх ингээ боломжгүй ингээд хийх сэтгэл зүй ингээд айгүй даун болцсон байсан гэтэгчээс штэ. Одоо юу нэрийн Тастаа хамаагүй шүү дээ. Тэг надад ч гэсэн нэг юм таалагдахгүй байх шүү дээ. Тэгээд тэрийг би үүсэхгүй шүү дээ. Надад нэг юм таалагдах юм бол би ч бас тэрийг үүсэхгүй. Тэнгүүд хүмүүсийг ч бас үнэхээр намайг үзэн яддаг хүнийг ч үүсгэж болохгүй байхгүй. Тэр чинь тэр хүний эрх, тэр хүн тэгж мэдрэгдсэн байна, тэр хүн таалагдаагүй байна. За би тэгвэл чамайг үзэн ядаж байгаа юм чинь би чам таалагддаг гэж би тэрэнд юм хийх юм бол буцаал нэг 3 жилийн өмнөх рүүгээ явчих واخгүй. Тэр хүнд мэдрэгдэж байгаа мэдрэмжийг тэр хэвээр нь л үлдээх хэрэгтэй. Тэгээл өөрийнхөө нь бодож байгаагаар хийгээл таалагдвал таалагдмыз, таалагдахгүй бол таалагдахгүй л үсттэй тэгэл. Зээц тэр чинь эн чинь тэгэл миний л амьдрал шүү дээ. Эргээ харахад баахан хүн таалагдахын тулд гүйцэн нэг юм өнгийн цаас шиг юм байхыг би өөрөө хүсээг байхгүй. Хөшөрчөөд би ядаж те. Охиндоо чи ийм гоё юм хэлдэг. Чи тэр нь таалагдахгүй штэ гэж хэлхийн оронд нэг гоё байвал гоё шүү. Өөрийнхөө амьдрах юм бол гоё эд шүү гэдгийг бас ээж маань бас надад сүлдэлсэн. Өөрийнхөө бай, өөрийнхөө намайг тэгэл өөр мэрэгжил сонгомонго гэж хэлэх гээд байгаа юм шиг байдаг л бас. Тэгэл өөрөө мэдж байгаас тэгэл орхисон. Тэгэл би өөрөө мэдсэн тэг. Яг юм дуучин хүний мэдэрдэг тэр ингээ мэдрэмжүүдээс гадна энд чинь бас ингээ эцэг хүн гэдэг ингээ явж байгаа. Хоёулангийн авчирсан зураг нь хүртэл бас итгэж байгаа тий. Аль вэ? За энэ зураг нь тий. За энэ бол яг ингээ эцэг хүн байна. За хэр эцэг вэ? Би ч юм уу өөрийгөө юу гэж боддог вэ? Охиндоо бол ер нь цаг баг шүү. Одоо ингээ сая 10 хоног дархан руу зураг авалтаар явчлаа. Тэгэл ирээл айлын тоглолт моголт тэгэл гадаад дотор сар сараар явчихна. Тэгэл студ дээр очиод дуу хийгээд идэг. Бас нөгөө мэдрэмжээ хүлээгээд уран бүтээлтэй цагаа гаргаад ингээд хиймээр байдаг. Тэгэнгүүт арт гэрттэй ихнэр хүүхэд ингээд байгаад байдаг. Энийг өсөлтөд хослуулж чаддаг мундаг хүмүүс байдаг юм шиг л. Би тэгс хослуулж сурах гал. Одоохондоо бол баг цаг гаргаж байна. Одоо ээжтэй маань. Хөх хотод явж гин гэсэн. Оо. Аха. Тийш одоо ихтэй ингээ хүүхдүүд ч гэсэн айгу хурдан өсөд байгаа нь ажиглагдаж байна те. Одоо ер нь хиттэй вэ? Одоо 5-тай. Сая нэг сарын 25 шээ. Харин тийм айгу хурдан ингээ өсдөг болоод тэгэнгүүт бидний амьдралын өдөр хоног маш хурдан өнгөрч яваас гадна одоо манай орж иж байгаа зочид ч гэсэндээ хүүхдүүдийн маань ингээ хөөрхөн үед нь айгу хурдан ингээд өнгөрөөд яваад байна гэдэг байгаа байхгүй тий. Ер нь одоо ингээд цаашдаа ч гэсэндээ ингээд харж байгаа шүү дээ. Өөрийнх нь бас нэг онцлог нь тэр юм бол гэж хараад байгаа шүү дээ. Одоо ингээд ганц би зөндөө дуучид ингээд уран бүтээлээ хийхэд өөр хүмүүс гэж санаа зовхоос завхгүйгээр өөрийнхөө яг уран бүтээл илүү их цаг зарцуулдаг ч юм уу ийм боломжтой байдаг бол одоо чиний хувьд гэх юм бол бас нэг ийм бодоод байна шүү дээ тий ингээд хүүхдүүдэд ингэх ёстой гэдэг нэг юм бодол яваад байна шүү дээ. Тэнгүүд ер нь цаашдаа илүү юун дээр илүү их анхаарай даач гэж бодож гинөө эсвэл бол ер нь одоо энэ хүүхдийн хүмүүжил ч гэсэн одоо аюу явж гин яг ийм аав хүн гэдэг нэг ийм байр сууриас ер нь яаж ажиллах ёстой вэ ч гэдэг юм уу тий өнөөдөр завгүй гэж болно. Гэхдээ хизээ нэгэн цагт буцаад одоо хүүхдүүдтэйгээ ажиллах хугацаа иржил таарах шүү дээ тий. Тийм. Миний охин жаахтай одоо тэгэл намайг ойлгодог насн дээр ирчлээ шүү дээ. Амар хэлцэн өдөр ч юм уу. Амар ойлгоно. Тэгээд цаг гаргахын хувьд бол цаг гаргана битэр чинь хүрээлэн хоёул амар юм алхаад яриад ярилцаад алхана. Тэгтээ одоо би чинь хүүхдүүдтэй их нэртэй болчлоо шүү дээ. Тэгэнгүүт хайрын дуучин шүү дээ. Тэгэнгүүт яг анх хүнд дурлж байгаа юм шиг дуу надаас яг ориг гарахгүй байхгүй. Тэгэнгүүт одоо юу гэдэг тэрийг нөө фантазилж если хэрвээ би тэнд байсан бол гэдэг бодлоор бодож эхэлдэг ч юм уу те. За ингээд соло ингээд яг синглээр явж байгаа уран бүтээлчд бол өдөрт нэг дурлал өдөрт нэг дуу хийж болно шүү дээ. Тэр чинь бүр тийм байсан. Тэгэл одоо бас тэгж өөрчлөгдсөн юм байна. Бодол маань бол хэрвээ би гээд тийм байсан бол гэж жүжигчний тийм школ хичээлээд байхгүй. Хэрвээ би тийм дүрд орохын тулд одоо тэгэх юм бол гэж өөрийгөө клашо тайлна гэж ярьдیں۔ Да. Тэгж дуу хийдэг. Жүжигчний мэргэжил бас надад амар дуу хийхэд бас юу гэдэг туршлага гэх юм уу. Тийм ээ тий. Мэдрэмжийн хувьд яаж тэрийгэ шийдэх ёстой гэд чиний ер нь ингээд амьдралын аль үе нь хамгийн их одоо сэтгэл зүйн хувьд дэшээ доошоо илбэлцсэн нэг ийм үе гэвэл ер нь чиний аль үе байх бол докторгүй байсан үе гэвэл би чи ер нь өөрөө их докторгүй юм шүү дээ. сэтгэл зүйн хувьд. Сэтгэл зүйн хувьд. Тэгэл за одоо юуг нь авах вэ? Би ч одоо хоёр дахь амьдралаа зохиогоо явж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ охиныхоо ээжээс тусдаа болохдоо тийм байсан юм уу? Сэтгэл зүй нэг юм байсан гэсэн шүү дээ. Тэр үед л тийм байсан баг. Тэгэл тийм шийдвэр гаргаад тийм болсон байх л гэж бодож байна.
20-тай болсон шүү дээ би ч. Тэр үед чинь тэгээд дөнгөж дуу хийж эхэлж исэн. Тэгээл нөгөө дөнгөж хийтэрч мэтрэл гадуур дотор явмаар байдаг. Нөгөөх маань ч гэсэн жоох охин тэгээл нэг ингээл тэгсээр байгаа л тийм болсон байх л гэж бодож байна. Тэгэхээр одоо яах ч гэсэн Зүгээр нөгөө сэтгэл зүйн хувьд яг ийм докторгүй байсан үеүүд нь яг тийм өсөж уруу сонголт хийлэгдэх юм шиг санагдсан. Нөгөө ганцаараа байх хоёр ч өөр гэлэрдэг штэ. Тэгэнгүүт яг нэг ийм ойлгогдохгүй байх үедээ хүн ингээ илүү их нөгөө ганцаараа байх хүсэлтэй болоод ирдэг юм шигтэй ингээ нэг юм. Тэнгүүд яг чиний хувьд бас нэг тийм үед байдгүй одоо ингээд ойлгогдохгүй мэдрэмж ингээ аав штэ. Гэхдээ ихэвчлэн ямар тохиолдолд ийм ойлгогдохгүй юм шиг мэдрэмжүүд аваад байсан гэд өөрөөр нь анзаарч үзчихсэн үү? Хоёулаа уран бүтээлч хүн тэгээд хаана байж иж гоё байхыг бол хоёулаа уран бүтээл нь гоё явж иж хоёулаа олон сайхан уран бүтээл хийгээд тайзан дээр гарч ингэжиж одоо тижиж штэ. Дотоод мэдрэмжээ урлагийн хүнийхээ дотоод юм аавраг тижиж тэгэнгүүт бит хоёр гэр бүл болонгууд хоёулынхын зорилго тэнд байгаа. Тэгэнгүүт би тийшээгээ ингэ зорилго руу явчихгууд манай хүн энд гэр эцэгтэй болоод үлчиж байгаа хэрэг. Тэгэнгүүт гэр эзэнгүй болох гэдэг штэ. Цуг явчих юм бол. Тэгэнгүүт би зөрөөд ирэнгүүт миний зорилго тэнд байгаа. Тэгээ гэртээ би байгаад байдаг. Манай хүн зорилготойгоо байгаад байдаг. Арын бат даана гэсэн ч дотор юм нэрв байгаад байгаа хэрэг. Тэр хүндж байгаа надаач солигдох юм бол байнга хамт байгаад ах юм бол бит хоёр чинь зүгээр л сүмнэр болчих واخхой. Энэ хойно амьдрал гэдэг юм байхгүй. Тэгэнгүүт би бол тэгж боддог. Манай хүн бол наваа ингээл одоо ингээл арт ингээл дэмжээл сайн байгаа л да. Гэхдээ дотор нь бол тийм нэр байгааг би мэдэрч байгаа байхгүй. Би ч гэсэн тэгмээр байна гэдэг юм. Тэгэнгүүт би ч нэг хүний өмнөөс амар санаа зовдөг. Тэр тэгчхүүдээ тэр тэгж санагдаж байгаа болов уу гэж ингэж боддоо штэ. Ер нь дотныхоо хүмүүсийг тэгж бодонгууд би өөрөө тэнд нэрвтээд энд бас юм даалт нэрвтэй. Тэгэл юм үл ойлголцлууд би явмаар байдаг. Гэхдээ чи энэ ч бас гэр оронтой юм байгаа зү. Би тэнд уран бүтээл хийгээ баймаар байдаг. Тэгээ ингээд би энэ чиний цугтаа ингээд гэр орондоо ингээд ааваа хийгээд нөхрөө хийгээд ингээд байнгут дууга хиймээр болоод ингээд нэрвтэд идэх байхгүй. Одоо яадаг ч юм. Ерөөсөө энэ өнцгөөс нь би бол юу яаж байгаагүй мэн харж байгаагүй мэн одоо хоёулаа одоо хүсэл сонирхолтой хоёр хүмүүс байна. Энгийн ажил төрлөө хийж явж байгаа ч гэсэндээ залуу энэ асуудлуудаас аюу тохиолддог л ахalta. Хүн болгон л өөр өөртөө гэсэн нэг юм зориг хүсэл мөрөөдөлтэй. Тэгээ хоёулаа ингээд явах сонирхолтой ирнэ. Яалч арахгүй ингээд эмэгтэй нь бол ингээд гэртээ үлдээд хүүхдээ ингээд харах юм нөхцөл байдлууд угаасаа ингээд бүрдээд явдаг шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд үеийн үед л дандаа л тиймэрхүү юмнууд ингээд гардаг юм шиг. Дандаа л тэр юм дээр нь ингээд эмэгтэй хүн ялангуяа бас нөгөө энэ сэтгэл зүйн хувьд юм эмзэг болоод ирэнгүүтээ би бас одоо өөрийгөө төсөөлөд аахгүй ирээдүйд бас ингээ яах бол таа гэл тэгэнгүүт хүүхдээ олонгууд одоо кино минон дээрээс л одоо би харж штэ. Эсвэл бол одоо хүүхдээ бас найзуудаасаа ингээ сонсч сэтгэл санаа үнэхээр ингээ тийм болчтой юм билээ гингүүт эмэгтэй хүний үүднээс бодоод ирэх юм бол бас нэрээ яана гэж ингээ бодоод тэгэнгүүт эрэгтэй хүний өнцгөөс нь хараад ирэнгүүт яаж одоо тэр ингээ бас ингээ зохицуулах хэрэгтэй гэдэг юм болоо ингээ болоогүй хүний үүднээс энэ чинь айгүй том асуулт. Харин чиний хувьд болохоор ингээд тэр хариултаа хайгаа явж байгаа хүн бас байж болж шүү дээ. Тэгэнгүүт энэ дэр чинь нөгөө олонний танил чинь гээд ороод ирэнгүүт чинь бүр дарамттай болчихж байгаа байхгүй. Хүн одоо хүүхдийн хүмүүжил ярьсан шүү дээ. Тэгэнгүүт одоо намайг ингээ хараад тэр ч ихсэн тэгдэж шүү дээ. Тэр тэгжлээсэн юм чинь дээ. Тэр чинь тийм гэсэн шүү дээ. Гээд хүүхдүүдэд өөрийгөө зөвтгөх нэг юм болчих үү дээ гэж би бодож байгаа байхгүй. Одоо тэгтээ юу гэдэг олонний танил биш байсан бол хамаагүй штэ гэж байгаа юм бол биш л дээ. Гэхдээ бас тэр талаас нь бас бодоод байна те. Хүүхдүүдэд буруу мессеж өгөхгүйгээр тэгээ охин маань байна. Тэгээ шинэ гарсан хүн маань байна те. Одоо ингээл саалж нийлээл ойлголцохгүй одоо дотроо юу болоод байгааг мэдэхгүй ингээл найс цаашлал баймаа муудалцаж ингэж байгаа л ингэх чинь ер нь тийм сайхан юм биш штэ. Амар хэцүү штэ ер нь бүгд л мэдчихэж байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь миний энэ мэдэрч байгааг нөгөө хүн маань мэдэрч байгаа. Тэгээ миний энэ мэдэрч байгааг намайг хараад өсөж байгаа хүүхдүүд маань хараад одоо түрүүний хүүхдүүд надаас үлгэр төрөл аавал яана гэж бодож байгаа шиг охин маань тэргүй намайг ингээл хараад нэг залуутай суугаал салж малал ийм харилцаатай намайг дуурайж байгаа юм шиг тэгхтээ яг над шиг ийм мэдрэмжүүдийг мэдэрнэ гэхээс би айж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэний гарц гаргалгааг хайж байна. Нөгөө ойлгыг хичээсэн гэсэндээ амьдралын бас зарим нөхцөл байдлууд өөр байх тийм үед бас байна тийм. Тийм тэгэл болгондоо тэгтэл.
одоо сорж байгаа юм байна. Гэтэ энэ асуудлууд ингээд цаг хугацааны ирэхээр үргэлж ингээд шийдэгддэг штэ. Ингээд ямар нэгэн байдлаар ингээд шийдэгддэг. Үргэлж давхгүй гэсэн давгараа долоо давна гэдэгдэг шиг үргэлж давдаг. Тэгтээ энэний замд ингээд явж байгаа хүн шиг одоо надад санагдаж байгаа хгүй. Нэрээ бид нар чинь замд явдаг штэ гэж надад сая санагдаж байгаа хгүй. Бид нар үргэлж одоо бэлэн хариулт байдаггүй. Ялангуяа одоо ингээд цаг хугацаа, ажил, карьер гэх бүх зүйлсүүдээ ингээд аваа явж байгаа хүн болгоод чам шиг над чиг бүх ил залуучууд ингээд хариултаа бас ингээд ирж хайгаал ингээд явдгийм байх. Тэгээ одоо би ч нэг бодонгууд дөнгөж надад тэр асуултанд төрж эхэлж гин гэ тэгэнгүүт бас амар сонирхолтой амьдралын нэг юм journey гэж ингээд ярьдаг шиг тэмдэглэл болж ирж байна л тээ. Тийм тэгээ бас сонсож байгаа хүмүүст хэлмээр санагдчихлаа л да. Нөгөө байнга лаг дандаа мундаг тэгээ бүх юм болж бүтээл дандаа сайхан амьдрна гэдэг чинь бас асуудалтай шүү дээ. Тэгэнгүүт чинь миний хувьд бол одоо нэг юм картон дээр нэг юм хүүхэлдэйн кинон дээр толгойн дээр нь толгой нь бодлон ингэсэнгүүтээ баахаас ингээд сараачсан тэгэл ингэсэн байдаг шүү дээ. Тэгээ нэг төөрдөг байшин дотор орсон юм шиг бүр амар депресстэй ажилч тэр амьдралч тэр одоо ингээд болж бүтэхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжтэй явж байгаа байхгүй. Тэгээд угаасаа тийм байгаа. Миний амьдрал тэгж болно. Хүн болгоны амьдрал тэгдэг тийм юм давж туулдаг. Тэгэхээр би одоо тэрнлүүгээ гүн орохгүй буцаад жилийн өмнө унсан шигээ тэгж унахгүйгээр одоо нөгөө нэг орж ирэхдээ тисэх ёстой үе юм шиг надад санагдаж байна. Хамгийн түрүүнд хэлжсэн тий. Яг тийм үе дээр явж байгаа. Тэгэхээр би тэрийг нэх нуугаад байх нь цаашаа. Бас зарлаад байх нь цаашаа. Гэхдээ энэ бол хүн болгонд тохиолддог зүйл. Хүн болгонд бүр хидж тохиолдож болно. Тэгээд олон тохиолдох тусам ямар ч зовлон зүтгүүрт одоо нугарахгүй болтгол юм байлгүй. Тэ манай өвөө эмээ аав ээж ах эгч нар маань өнөөдөр тэгэл сайхан л гоё л байна. Сүүлийн үед бас миний нэг харж байгаа ч гэсэндээ бас нэг юм сайхан амьдрал гэдээ би бас өмнө хэд хэдэн подкастн дээр зочдтой ярьж байхдаа дурдсан байхгүй. Бид нар аз жаргалтай байхыг хүсдэг. Аз жаргалыг бид нар ягаад ч юм ингээд жаадлаад хан дээр үлгчдэг. Тэгээ тэрэнд хүрчээж бид нар аз жаргалтай болно гэж ингээд боддог гэдэг ч аахгүй. Тэгвэл яг үнийг хэлэхэд үнэн байсан байгаа даахгүй. Дүнлэн л болохоор ерөөсөө л харилцаа бид нарыг аз жаргалтай болгох болохгүйг шийддэг гэдэг ч байгаа байхгүй. Ялангуяа бидний ойр дотны хүмүүс л бидний энэ зүйлсүүд ингээд шийддэг. Магадгүй хичнээн ингээд чамайг танихгүй хүн чамд ямар нэг юм хэллээч гэсэндээ чамд тусах нь арай гайгүй. Хамгийн дотны хүн чинь чамд ямар нэгэн зүйлсүүдийг хэлэхэд чи нэг бол маш их гонеглон маш их аз жаргалтай мэдрэмжийг чийдэндээс авдаг тий. Тэгэнгүүт ингээ харангуут одоо миний ч ингээ амьдрал дээр сүүлийн үед ингээ болж байгаа юм зөндөө л их харилцааны ажлууд зөндөө их байна. Тэгээ харахаар зарим зүйл дээр тисгээр маш сайн үр дүн гарна. Зарим зүйл дээр ингээд тисий гэж хичээдэг ч гэсэндээ ерөөсөө өөртөө мэдлгүй нэг юм тийм нөхцөл байдлууд ингээд ирчдэг юм шиг анзаарчихсан. Би сүүл ч гэсэндээ яг тэгэж мэдэрсэн байхгүй юу? Манай одоо нөхөр хэлсэн байхгүй юу? Хүнийг дайсан гэж харуул тэр цагаасаа дайсан чинь чиний бишээ. Хүнийг дайсан гэж харах юм бол дайсан чинь чиний дайсан болно. Өөрийн мэдлгүйгээд тэрийг би бас яг аягуулсаа ойлгоод үнэхээр яг амьдрал дээр яг ойлгосон байхгүй юу? Би дотроо үнэхээр тэр хүнийг ингээд дайсан гэж хараагүй ч гэсэндээ надад зарим байдлаараа ингээд таалагдахгүй юм гарахад хүсэн үсээг дотроосоо үл мэдгэдэггүйгээр ингээд дайснаа ингээд болгочтой юм. Үнэхээр би хүсээгүй. Тэгтээ цаанаас яг тийм болгочдөг энэ төргээд. Тэгээд яаж одоо ингэ шийдэгцэн би нөгөөнийг одоо таарахгүйсэн ч гэдэг юм уу тэр хүнтэй ингээд ярилцсангууд эмпати нөгөө хүний ингээ ойлгох нэг юм сэрц надад үүссэн юм уу саяхан 2 хоног юм л тохиолдлоо л та тэгж мэгж ирсэн тэгэнгүүт яалчааргүй ингээ харахаар харилцаа гэдэг чинь бүр ингээд амар бид нарын ингээд сэтгэл 100% тогтургүй байх уу тогтвортой байх уу гэдгийг айгүй сайн шийддэг юм байна гэж ингээ хараад байгаа байхгүй тэр нөгөө харилцаа гэдэг дээр зөв штэ тий тэгэнгүүт эсвэл нөгөө жолоодогч гээд ном уншаа явж байгаа хгүй би. Тэгэнгүүт тэрэн дээр нэг ид чид юм шиг жолооч гарч ирчихэл нэг амар уур бухимдалтай офисын ажилтан тий амны даатгал эрхэлдэг тийм компанид ажилладаг залууг ингээд амьдралыг нь байх ёстой газар нь очих ёстой газар нь зүгээр л суулгаал үнэгүй ингээд Японд ингээд авчиж өгөөл яваад байгаа хгүй. Тэрэн дээр яг юу гэдэг вэ гэнгүүт нэг газар явж тавиад за гол нь өөдрөг шүү заяа гээд нэг газар руу оруулангууд нөгөөдөг чинь юм ундуутсан байж байгаа л ингээл хар яр хийгээл гарч ирээл тэнгүүд буцаад нөгөө машиндаа суугаад за яасан бүтцэн үү ажил чинь гэдэг байхгүй тэнгүүд үгүй бүтсэнгүү чи наа хаана авчирч байгаа зүгээр наа гэрлөө буцаад аваачихдаг чи ямар мангар юм бэ гол нь өөдрөг вэ гэж би чамд хэлсэн биз дээ дотроо хүн өөдрөг тухайн цаг мөчид ямар ч юу ч тохиолдсон дотроо өөдрөг байх юм бол тэр өөдрөг байх бай гэсэн бодол чинь би ингээд бодлыг ингээд өөрчилж чаддаг байхгүй тэгээд нөгөө харилцаа чинь гой харилцаатай байна л гэсэн үг. Тэгэнгүүт одоо гол нь өөдрөг байхыг л нэр хичээж байгаа юм шүү. Гол нь өөдрөг за болондоо бүтэндээ тэгэл хүнтэй айлуулах сайхан харилцаатай байхыг муудалцахгүй байхыг
Айтайхан тэгээд дарга юм болохыг хичээж байна. Тэр бол нэрээ бас учиртай юм л шүү. Гол Тийм нь байх тий. дотор ингээд ингэжсэн ч гэсэн тэрийг худлааж үжилж өөдрөг юм шиг бишээр одоо ингээд болондоо бүтэндээ гээд өөдрөг болгох нүхийг гарцыг нөөрэсөө олоод өөрөө зүгээр өөдрөг байхад бас их хүчээр байгаа юм шиг л. Бас нөгөө юу юм байна л да тий. Тийм байх ёстой гэж өөртөө итгүүлэх биш. Хамгийн гол нь нөгөө хүний дотор байгаа хүнийг би өөрөө л мэднэ. Чи өөрийнхөө юу яаж байгааг би мэдгүй чи өөрөө л мэдж байгаа. Тэ? Тэгэнгүүт энэ хүнээ хуурах үгүйг хүн бас ингээ өөрөө шийддэг юм шиг те. Тэнгээс сая ингээ өөдрөг байх дээр болохоор өөдрөг байх ёстой гэж нэг байх айсгүй харин тэрний учрыг ойлгоод өөдрөг байх хоёрын нэг юм нөө хугацааны хувьд арай нэг нь илүү урт настай, нөгөөх нь илүү бас богино настай гэж бас болох юм те. Тий. Нийт ийм ил амьдрал гэдгсэн шүү дээ. Тэрний учрыг л өстэй болохгүй юм лээ. Жүжиглээд байгаа юм шиг. За. Тэгэл юм болгоно сторид бол хүмүүс тэгдэж штэ. Одоо ер нь бол сошиал юм нэг тий ашиглаад амиргүйл санагдаад байна. Яг ойрын үед бол тэгэж нэг жоохон цэвэрхэн болохгүй бол арай л яатсан мөлий. Тэрэнд анхаарал хандуулсан гэх юм. Сүүлдээ нөгөө юу жүжиглээд байгаа юм шиг яг нөгөө гой сайхнаа харуулсаар байгаад жүжиглээд байгаа юм шиг тэгэл муудалцдаг юм шиг сая хэлсэн шүү дээ. Ард нь юу болж байгааг хүмүүс мэдэхгүй тэгэл дандаа сайхан байгаад байгаа гэт хөнгөд тийшээ хитрхи автах гээд байгаа юм шиг. Өнөөдөр ингээ муудалцснаа тоглолтын промошн бичлэг авах гээд ирж ийн гэдэг хөнгөд нэг ингээ тэрвэрсэн. Ингиж энэлдэж ханайлдаж ингэснэ реконтрсны араас ахаал нэг иймэрхүү байдалтай байгаад байгаа нь унтахтай хүртэл баг юм байгаад байгаа юм санагдчихсан байхгүй. Тэгэл одоо ер нь бол одоо ямар ч дуу мó ямар ч тийм олон нийтэд арсан юм дуу хөгжим клип ер нь бол хийхгүйгээр зүгээр нэг тайм аут өөр амар собер хийгээл ингээл гоё хаашаа ч юм уу явчмаар юм шиг санагдчихэв. Тэгтээ бас хариуцсан ажил хийж байна. Тэгэхээр бас энэ дунд гаргалгааг нь олохгүй л амар толгой хэрэгж байгаа. Таг гэсэн хариулт ер нь хэлж чадахгүй л шиг тий. Гэхдээ тэр тийм хариултыг бол угаасаа хүн олохгүй ч гэж болно шүү дээ. Би бас нэг ямар юунаас үлээ уншижсэн чинь дахин бод гэд нэг ном байсан байхгүй би одоо тэрийг уншиж байгаа юм. Тэгээ тэр бас ер нь уншаад дүүдвэл айгу зүгээр л ном билээ. Тэгээ тэрэн дээр болохоор бид нэр альва нэгэн зүйлсүүдийг мэдчихлээ гэж бодох үеэсээ ихсүүлээд бидний тарих сүрэл рүү орж идэг. Гэхдээ яг ном дээр л тэгж би зүгээр ойлгосноор. Эсвэл бол амьдралын туршлага бид нарыг бүх юмыг мэддэг юм шиг мэдрэмжтэй болгоод ирэхээрээ энэ бид нарыг нөгөө эго гэж нэрлэдэг тэр зүйлсүүдийг өдөөдөг гэдэг байхгүй. Эрдэмтэн хүн шиг сэтг гэдэг зүйлсүүдийг энэ ном дээр амар их дурддаг. Эрдэмтэн хүн гэдэг чинь зүгээр тэр лаборатори гэдэг ч юм уу энэ хүний хэлэхгүй. Харин энэ амьдрал дээр үргэлжид би мэдхгүйгээ мэддэж суралцдаг хүний хэлдэг гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө юу мэдхгүйгээ мэдчихээн. Юу мэдхгүйгээ үргэлж ингэж нөгөө эрэл хайгуул хийж би мэддэгтэй анхаарал хандуулах биш юу мэддгүйгээ анхаарал хандуулах нь одоо ингээд хүмүүс нөгөө ахмад настай босон байсан ч гэсэндээ айгүй нөгөө залуулаг сэтгэлгээтэй хүмүүс эдэн штэ залуулаг сэтгэлгээтэй хүмүүсийг бид нэр тэдтэй мүү гэл нөгөө айгүй залуулаг юм шиг та тэд настай байсан юм уу гэл зарим нь гайх үйс тэгээд яагаад тэр хүмүүс бараг тэгж харагддаг вэ гингүүд магадгүй үргэлж дандаа суралцдаг. Залуу үеэсээ суралцаал өөрийнх нь тархинд байдаг одоо зүйлсүүдийг бат суулгах биш үргэлж шинчилж дандаа ингэж сэнэглэж явах магадгүй одоо миний бодож байгаа худлаач гэж магадгүй. Тийм учраас маргааш гэд би дахин бодох ёстой ч гэдэг юм уу те. Өнөөдөр нэг зүйлийн хариултыг хэлж яж болох гэсэндээ маргааш өөрчлөгдөж болох учраас хэрвээ маргааш өөрчлөгдчих юм бол өө энэ худлаа хүн байсан байна. Гэвэл яах юм те. Тэгэхээр магадгүй зүгээр ингэж суралцгуу дээрээ тавих нь эрдэмтэн шиг сэтгэгдэг тэр одоо сэтгэхүйг бид нэр одоо ингээд тархинд оруулдаг гэж хэлж байгаа. Тэгэхээр бас аим сонирхолтой. Тэр номыг уншаад бас чамтай ингээд альдж байгаа надад бас амар гоё. Чиний ингээд хэлж байгаа зүйлсүүдийг илүү ойлгоход гоё төлөв золсон юм шиг надад одоо санагдаж байна. За тэгэхээр тиймэрхүү зүйлсүүдээ битээ санаа зовоорой. За одоо хоёулаа бага нас руу норё. Бага нас дээр одоо нөгөө төрүүн бүхэл зүйлсүүдийн бас утга учир нь олдож магадгүй гэж хоёулаа бас ингээд явж исэн те. За бага насаа нэг сайхан дурсаач. Миний бага нас ч одоо зургтын хууч эцэст гэр оролцолд. Манай аав ээж ч юм бас тэгээд жоохон бах 4-5 настай байхад тустай амьдэрсэн. Тэгээд би ээжтэйгээ эмээ өвгийнхөө гэрт 3 ахтайгаа 18 хүртлээ. Сая одоо баг 9 жилийн өмнө хүртэл 18 жил амьдэрсэн байна.
3 автаа юм шиг л өссөн. Гэхдээ бол би ээж аваа эртнэх буруу өгөөд байхыг хүсдэггүй. Ягаад гэвэл аль аль намайг юугаарч дутаагаагүй. Автагаа очил уулзчдаг, ээжтэйгээ ингэчдэг. Тэгэл хоёулаа айгуу санаад тайлбарлаж өгдөг гэсэн. Тийм болсон байхгүй юу минийхөө. Ингэсэн байхгүй юу? Ээж нь яаж ийн ингэж гин үү? Найз залуутай болж гин үү? Ээж хүртэлтэй аав чи яаж ийн ингэж гин үү? Тэгж гин үү? За тэгээрэй ингээрэй. Аав руу ягаарай. Тэгээ би нэг сүүлийн 2 жил хүртэл зав зав болохгүй аав дээр цагаан сараар очиог багтал ээж аав дээр очиоч чи аавтай хүн байж гэл хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хоёрт буруу өгөх шаардлага бол надад бол байхгүй. Тэгэл та хоёр ингэсэн учраас би одоо ингээд байна гэж хэлэх соос надад байхгүй. Аль нь ч намайг хараар дутаагаагүй учраас. Тэгэл цэцэрлэг гээл баг нас байна би. Энэ гэхдээ чи өөрөө юм уу те? Чи энэ ээж яасан гэсэн. Бид хоёр нэг зураг авах гээд зургийн фото студи руу орсон юм уу та? Тэгсэн чи ээж намайг эмэгтэй хүүхэд байна гэж байгаасаа гэж боддог байсан гэсэн. Тэгсэн чинь би хүү гараад тэгээд тэр мөрөөдлөө биелүүлэх гээд ээж фото зургийн студид оронгуудаа палаж өмсгөөд парик зүүлгээд тэгээд өөрөө уруул бодож өгөөд тэгээд авсан зураг. Ээж мөрөөдлийг биелүүлчих. Ямар хөөрхин. Ямар хөөрхин те. Хэдэн настай байсан гэсэн үг үү? Охинтойгоо ч 5. Одоо ингээ харангууд адилхан байх. Бас нэрээ харьцуулаад харсан чинь те. Тийм биш үү? Тийм төвхтэй зураг байна. Хүний нэг юм ухаан орсон цаг гэж нэг байдаг те. Тийм. Тэр үе чинь яг хэдэн настайгасаа гэж боддог бай. Одоо тэгтээ ингээ бодонгод цэцэрлэгт байсан ингээл хаах сухс орж ирээл бага насныхан ингээл хаах сухс орж ирээд байхгүй. Тэнгүүд тэр үед би цэцэрлэгт байсан юм болоо сургуульд орох зам байсан юм болоо яг тэр зунлах бүр багтаа 5 настайдаа сахилгагуутай штэ. Гудамныхаа хүүхдүүдтэй нийлээ сахилгагуутай л тэр болгоо надад ч мэж хэр авъя нэ тэргээл мөнгө өгч болохгүй штэ. Тэгээ би чинь тэгээ бодоо сурч штэ. Тэнгүүд би чинь нөгөө одоо бүгд л тэгдэг байсан баг гэр оролын хүүхдүүд бол зис бат сайгаал зис шатааж тушааж мөнгөний аваал тэгэл янз бүрийн хашаандаа байгаа янз бүрийн нөгөө нэг уусан ундааныхаа самбаунуудыг цуглуулаад аваачаал тушаагаал тэгж байгаа л тэгэл тэрнээс хойшох дурсамжууд бол бүгд надад байдаг. Тэр зун л яасан баг. Ухаарсан байлгүй төгөл. Бас нөгөө өсвөр наснд гэж нэг байдаг шүү дээ. Өсвөр наснд юу нэг сэтгэл зүйн хувьд яг ямар хөвгтэйсэн? Эргэн тойрон амьдралаа юу гэж хардаг хөвгтэйсэн? Өсвөр нас ч би амар дуугаа хөвгтөл байсан гэсэн. Манай аав бас амар дуугаа байсан гэсэн. Манай ах нар бах нар аавыгаа дуурай чи юу ч ярихгүй марихгүй. Бүр жоохон бахтай хүртэл бүр хизээч уйлдгүй хөвгтэйсэн гэсэн. Тэгээ имээ дагуул намайг дагуулж гадуурх амар дууртай. Тэгэл чимээгүй хөвгтэйсэн гэсэн. Тэгэл 5 6 дугаар ангиасаа найзуудтай болол сахилгаггүй гэртээ ирэнгүүт 3 нэг аав шиг хүн тэгээ эмээ өвөө ээж гээл бүгд л намайг ингэж болохгүй шүү ингэж болохгүй шүү гэл ингэж чааш тэнгүүд тэдэргүй байх үе маань миний сахилгагуутах орон зай болж байгаа байхгүй сургууль дээр очиод жинхэнэ сахилгагүй болол гэртээ хурж ирээл за ингээ сахилгагуутах цаг дууслаа гээл хэр их олон найзуудтайсэн бэ? Би одоо ч найз хавар. За жоохон хүүхэд байхдаа бол 3 найзтай л байсан. 2 3 найзтай л байсан. Тэгэл томрох тусам нөгөөх нь багасаал. Одоо багын найзууд гэвэл одоо энэ хоёр л байна. Багын найз маань энэ хоёр. Нөгөөх нь ардан зогсож байгаа юм уу? Тий. Хос хоёр мөрх төвшин. Ямар хөөрхөн зураг вэ те? Тий. Тэгээ бит хоёр зүгээр мөнхөг жигэд авалчигээд бодоод авалсан чинь цаана чи зогссон байсан бэл. Тэгээ одоо энэ хоёртой нэг нь солонгостой байгаа, нэг нь цог, нэг мэргэжлэн бод. Одоо ч гэсэн найзууд хоёр. Тий, одоо найз төвөр. Одоогийн найзууд бол олон найзууд байна. Тэгээ зарим нь бас нэрийн олон ч гэжтэй бас нэг 10 орон багтгал хэд найзууд байна. Заримх нэрийг хэлэхгүй бол гомдчих гэсэн. Ер нь яг ийм жинхэнэ найзын нөхөрлөл гингүүт яг ямар байх ёстой ч гэдэг юм уу? Ямар гэж одоо бодогдож байна? Одоо бодох нь. Сөөсд байхад нөгөө баянаа нэг амар ухаантай үг хэлчихсэн байхгүй. Сөөсөд юм л бол хорл хийгээл байнга хамт байх гал тэгжиж коллективтэй ээжиж ангиас шин гой жүжиг гарна гой уран бүтээл гарна энтергээл тэгэл манай ангийнхан ч бөөндөө цуг байх гал ингээл баянаа чи тэний явчихдаг гэсэн байхгүй. Алга болоод өөр сонирхолтой байгаа явчихна. Тэнгүүтээ нэг өдөр чи ангийн дарга ажиж ангийн дарга байхгүй. Чи ангийн дарга ажиж инглээ тэглээ бидний хайж авлаа ирсэнгүү энэ анги чинь болох байлаа мэлээ гэл. Тэгсэн чи баянаа бид нар чинь ингээд нэг гэр бүл гэсэн чинь нэг гэр бүлийнхэн чинь бидрийг мартлаа энтер гэдэг гэсэн байхгүй ангийн охтууд. Тэгсэн чинь бид нар нэг гэр бүл гэдэг байсан юм. Ангийнхнаа. Тэгсэн чинь баянаа
гэр бүл гэдэг чинь байнга хамт байдаг юм. Та нар юу яриад байгаа. Гэр бүл гэдэг чинь нэг нь гадаад байсан ч гэсэн нэг нь холдоод явсан, ажилдаа явсан ч гэсэн нэг хийзэж мартдаггүй хүмүүсийн чинь гэр бүл гэдэг байхгүй юу гэд хэлжсэн байхгүй юу. Тэнгүүт нөхөрлөл гэдэг дээр тэр нь оронгууд яг л адилхан. Би одоо энэ мөнх төвшин хос хоёр гэдэг хүнтэй хосоотой бол уулзаагүй би одоо сүүлд солонгост очихтой уулзсан гэж. Одоо 3 4 жил болж байгаа юм уу? Уулзаагүй 3 4 жил болсон ч гэсэн тэгэл янз бүрийн болох юм бол тэгэл миний найз хэвээрэл байгаа. Битээр бүр дунд нь ярд нэг дагдаг ч үгээл бод. Тэгтэл битээр багын найзууд хэвээрээ байж л. Тэгээд мөнх төвшин байна. Юу ч болсон тэгэл хэцүү цаг үед гараал ирдэг хүмүүс л гэдэм билээ. Найзууд майна хүртэл тэгэл. Яг танигддаг тий. Яг танигддаг. Хэцүү цаг үед гараал ирдэг тэгэл болно гэх гэл. Тэр чинь бас түшигтэй шүү дээ, найзууд ч бас гоё. Өсвөр үед байхад нэг юм үргэлжил нөгөө бидний цаг хугацаа хамгийн их өнгөрөх хүмүүс бол тэгэл ангийнхан гэлтэй эргэн тойронд байгаа найз нөхөд болдсон шүү дээ. Эсвэл эргэн тойрны хамт байгаа хүмүүсийг найз гээл те. Тэгээд тэгэнгүүт яг тэр үед ингээ бодохоор үргэлж цуг уулздаг. Тэгээд цуг байж байхдаа дандаа юм ярьж яадаг тийм хүмүүсийг одоо бодохоор одоо 10 хэдэн жил ингээ явсан гэсэн үг байгаа байхгүй тий. Тэгээ тийм хүмүүсийг найз гэдэг юм болов уу гэж тэгж бодоод өссөн байж магадгүй надад санагдаад байд шүү дээ. Тэнгүүд том болоод одоо бид нар чинь өөрсдөө гэсэн хувийн амьдралтай болоод завгүй болоод явна шүү дээ. Тэнгүүд найз болоод байгаа юм болов уу гэж юм боддог юм шиг тий. Би нөгөө эхлээд амар олон найзтай байхыг хүсээд өөрөө ингээд миний найз гэж боддог байжгаад тэгээд юун дээр ч хэлээд тэгээ бодцоо. Үгүй би ингээд найзаа хандаа гэд амар найз хэл юм юмд ингээд чин сэтгэлээс хандаа байжсэн чинь тэр хүний хандлагаас харангууд би чи найз нь биш байсан биз дээ. Гэсэн юмнууд бас нэг ганц хоёр анзаарагдал. Тэгэл тэрэн дээр жоохон урам хугараал заац тэгэл хүн болгон бол найз биш юм байна. Тэгэл өөрөө ингээд хумаасан дээрээс л нэг ганц хоёр удаа бодож исэн бодол. Найз нөхөр ч гэсэндээ тэгэл ингээл нөгөө цагийн ирэхээр шигшигддэг юм шигтэй ингээл танигдчихлаа тий. Одоо тэгээд хүн болгонтой л найз нөхөр рүү явдаг шүү дээ. Тэгэл одоо би ашигтай байвал надтай найзалдаг хүн байна. Надтай цуг зугаатай байвал надтай найзалдаг хүн байна. Тим хүмүүс байгаа. Гэхдээ намайг уналтанд ороход хажууд байхгүй л байхгүй. Тэгэнгүүт унсан ч тэгэл хэцүү цаг үед гарч ирсэн хүнийг найз гэдэг юм бол мэдэхгүй бод. Юу ч. Ер нь дэргэд байгаа хүмүүс гээл тэгэнгүүт чинь мэдээч хэрэг найз биш гээл тэгэл нөгөө таньдаг хүн гэж нэрлэх нь ч одоо хайшаа тийм мэдээч хэрэг найз л болж таарна л та тий. Тэр дундаасаа яг нөгөө яг жинхэнэ одоо нөгөө бести энтер гээл ярьдаг шиг тиймэрхүү л найзуудаас ингээл үлддэг байх. За тэгээд тэгэнгүүт хүн болгоны ингээл харилцаа гээл түрүүн ингээл хоёлаа бас ярьсанчлан хүний гаргадаг ер нь ямар үйлдэл чиний ер нь хамгийн их одоо уур хүрэгдэг хүний үйлдэл гэдгийг үл одоо нөгөө хүсээгүй би мэдээд байхад чинь намайг одоо тоохгүй үл тоомсорлоод одоо ингээд байгаагаа надад мэдэгдүүлэхийг хүсээд байгаа. Би чамд тоохгүй байгаа штэ гэдгийгээ бүр юм гээл надад ингээд мэдэгдүүлэх гээд байгаа миний дургу ер нь бол хүрэгдэг. Тэгээд улаан цаа миний зөв байхад бүр баримттай нотлоготой жишээтэйгээ те уран бүтээлийн ажил дээр ч байна өөр юун дээр ч байна. Яг улаан цаа миний зөв байхад өөрийнх нь буруу байхад ингээд зөв болохгүй чичрээд идэг тийм хүмүүстэй би бол зөндөө таарчсан. Тийм хүмүүс бол эвлэрээд ажиллаа будаа болох нь хайшаа. Тэгэнгүүт тэрнтэй буруу байгаа нь илтэй байх чинь муудалцаал ингээд өдөр шингүү ингээд ахиж чинь дуусахгүй тэмцэл бол явчих واخгүй. Тэгээд тийм хүмүүсээс ер нь бол алсуур ахыг хичээдэг. Тийм хүмүүс л хэцүү. Тэгээд тэр чинь бас намайг бас амар муухай болгочих واخгүй. Ингиж мингээл те одоо яадаг ч юм те тиймэрхүү үйлдэлүүд нь яах гэж юм бол гэдэл надад юм бодуулчих واخгүй. Тэгэхээр чи би ч нөгөө гоё өнөөдөртөө гоё байх хэрэгтэй хүн чинь шал өөр юм бодоод эхэлчих واخгүй. Тэгвэл одоо эсрэгцүүлээд ямар хүний зан чанар илүү их таалагддаг хамгийн их одоо сайхан санагддаг тийм үйлдэл одоо нөгөө сайхан зан чанар гэдэг юм бол хийх юм аста нэрэ зүгээр л хэлсэндээ так юм чаддаг юм сайн хийдэг гэх юм одоо юу гэдэг нэг юм сайн хийж чаддаг хүн бол амар гоё санагддаг. Тэгэхээр хайрламар сакс макс спорт найзууд хамаахгүй. Нэг юм зүгээр л бүх тэгдэж штэ бүхтэр нэг мэх дархан мэх нь одоо 1000 удаа бэлдсэн мехчлээ те. Тэрийг амар гоё хийдэг ч юм уу. Тийм нэг юмыг маш сайн чаддаг хүн. Хүний маш сайн чаддаг нэг юмыг нь хараад одоо хайрлцдаг. Ингээд ямар гоё юм бэ гэд хэлцдэг ч юм уу те. Тийм юм таалагддаг. Тэгээд нөгөөх нь болохоор гоё хүний нөгөө хүн ёсоор нь ядаж одоо ингээд жоох ингээд урваацсан ингээд явж яхад нь те. Өшшээгээ урваацсан зүгээр юм. Зүгээр үү? За зүгээр ярьцгаа.
гэлтэгдэг ч юм уу те. Одоо нөгөө нэг хүний хайлан гэдэг ч юм уу те. Тэр одоо юу нөгөө хүний мэдэрч халамжтай мэдрэмжтэй юм болов. тий нөгөө хүний мэдэрч нэг сэтгэл гаргаж асуух л байна л да тий. Тийм яг жинхнээсээ тэнгуүч тэгэл яаж юм ингэж ийн тэгж ийн гэж худлаа хүн асуудаг байдаг шүү дээ. Тэнгуү сэтгэлээсээ ингэж нэг хүнээс асууж тэрийг нь хуваалцахыг хүсдэг хүмүүст дуртай. Харин тэр ер нь яг хүн болгон л өдөр тутамдаа ингээд хийж байгаа зүйлсүүдээ чадахгүй байх үедээ уйлал ингээд хэцүү байх үед зөндөө байна. Эсвэл бол зарим нэг харилцаанаас болоод ингээд хэцүү байх мэдрэмжүүд ингээд зөндөө байна. Тэгээ тэр болгоны хүмүүс дотроо бас ингээд шийдэ явангууд бас нэг ганцаардах мэдрэмжийг бүх зөндөө олон ингээд ачаа дарамтыг ингээд авчих. Тиймэрхүү мэдрэмжүүд яг ингээд нөгөө хувлаад үзэх юм бол хүн болгонд ингээд янз бүр байгаа шүү дээ. А тэрийг яаж өөртөө харж байгаас шалтгаалаад тэрийг хэрхэн давж туулж байгаа нь одоо шийдэгдэж байгаа. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд зарим би тиймэрхүү тохиолдлуудыг харж байсан байхгүй ингээл нэг хүн зүгээр яасын зүгээр үү гэл тэгсэн чинь уйлж байгаа ч хүн бол байна. Тэр дунд те. Тэгэд нэг иймэрхүү зүгээр харахаар өдөр тутамдаа бид нэр өөрсдийнхээ амьдрал, өөрсдийнхээ асуудлыг шийдгэж явдаг ч гэсэн хэрэндээ хин нэгэн зүгээр нэг юм баг зэргийн ярилцаад өгөх сэтгэл гаргах нь энэ бол нөгөө биднээс цаг хугацаа шаардна л да. Тэгтээ хараад үзэхээр нөгөө хүндээ нэг юм тустай юм хийдэг юм шиг би сүулт яг тийм жишээж харлаа. Тэгээд үнэхээр нөгөө хүндээ нөгөө эдгэрэх гэж тийм боломжийг нь дотроо уудлах тэр мэдрэмжийг нь гаргадсан мэн гэж би харсан байхгүй юу. Тэгээд тэнгүүд бид нар ялгаагүй зүгээр өдөр тутамдаа завгүй гэж явж иж болох ч гэсэндээ нэгэндээ баг зэргийн нэг юм цаг гаргаад нэгнийхээ яаж нээж ийн гэдэг нэг юм санаа тавих нь одоо маш том одоо үйл хэрэгэл юм шиг надад санагдсан шүү дээ. Тийм. Гэхдээ тэр нэг тийм албатай биш л дээ. Гэхдээ тэр шиг нэг өөрөөс нь ингээд урсаад гарчиж байгаа л юу л та тий. Харин тийм тэгэнгүүт албатай биш ч гэсэндээ хэрвээ тэрийг хийх юм бол нөгөө хүндээ ямар гоё мэдрэмжийг өгч ийн гэдэг би зүгээр анзаарсан. Харин тийм. Тэгээ өөрөө ч гэсэн амар гоё болд ин гэдгийг хараад тэгэл зүгээр л гаргаж байгаа нэг жижигхэн үйлдэл ямар гоё том тустай гэдэг юм бэ гэж би анзаарсан байхгүй юу. За тэгээ нөгөө түрүүн харилцаа гэж ярьжсэн шиг нөгөө ийм хүмүүс гэх юм уу одоо биднэрт нэг юм яд штэ сонсох гэхээсээ илүү ээлжээ хүлээж ярьдаг. Энэний талаар ер нь бодож үзсэн нэг ингээд бид нар хоорондоо одоо ингээд хоёулаа ярилцж гин. За хос хоёр ярилцж гин. Ажлын хамтрагч хоорондоо ярилцж гин. Энэ үед нөгөө харилцан яриа үүсгэхэд гадны хүнээс харуул харилцаж ярьж гин гэж харна. А тэгтээ яг нөгөө хүнээ сонсож ярих эсвэл бол энэ хүний яриад дуусгаар нь би араас нь яриндаа гэж бодож ярих нэг өөр идэв штэ. Иймэрхүү тохиолдлууд ер нь хийх үүсвэ. Би өөрөө ч заримдаа хаяад тэгдэж штэ. Тэгэл тухайн үеэсээ болд юм уу? Би өөрөө ямар байгаагаас шалтгаалт юм уу? Өөр дээр л аваарч. Хүмүүс угаасаа тэгэл хаяад намайг сонсоогүй байдэн штэ. Амар ярьж ярьчаал сонсоогүй байдэн штэ. Тэнгүүд тэгэл за тухайн үед нь тэгсэн юм байлгүй толгойд нь өөр юм бодогдсон юм байлгүй. Би бол тэгжсэн үед бол байдаг. Яасан гинэ? Араас нэг тэгдэж штэ. Ярьж ярьжсэн яасан гинэ? Тий. Тэр бас нөгөө магадгүй бид нар нөгөө нэг юм одоо ингэж сууж исэн чинь өөр юм хийгээд тархин дотроо нэг юм өөр юм хийгээд сатаарцсан яваад одоо төвлөрч чадахгүй юм бас нэг юу л ахaltaа тий нөгөө одоо бид нэр хитрхи их нөгөө юм скролдож гүйлгдэг болцонтой байсан холбоотой гэдэг нэг тиймэрхүү судалгаануудсан гарцал байд юм лээ. Тийм ерөөсөө юу яахгүй л юм л да. Бодол тогтохгүй л юм л да. Одоо минийх одоо ч гэсэн ер нь л тогтохгүй л юм. Тэгэхээр чи яг нэг ярилцдаг тийм юм байд юм аа. Гэхдээ өнөөдөр бол яг тийм өдөр биш юм шиг байна. Уучлаарай. Тийг санагдаж байна уу? Миний хувьд яг нөгөө асуусан асуултанд нь өлегтэй хариулж чадахгүй байх байл гэж санаа зовж байна. Зүгээр битээ санаа зовд. Яг энэ дээр нөгөө ийм юу гэсэн байхгүй би нөгөө хамгийн түрүүнд ингэ ярьж байхдаа төөрөгдөл гэж нэг ярьжсэн да хүмүүсийн нөгөө бодит амьдрал болон төсөөлөл хоёрын хоорондын төөрөгдөл энэнийг би нөгөө сүүлийн үед айгүй их сонирхоод байгаа гэд энэ дээр болохоор ингэж байгаа байхгүй би тайртай хүнтэйгээ гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа ярилцж байхдаа нөгөө хүний жинхнээсээ ойлгох гэж сонсдгоо харин оронд нь би дотроо би одоо юу гэж хэлэх вэ өөрийнхөө юу ярих вэ гэж ээлжээ хүлээж суудаг үүнээс болоод нэг гэрт амьдардаг хэрнээ нэгний огт таньдаггүй дотоод сэтгэлээ хуваалцдаггүй хүндийн хүмүүс болж хувирдаг гэдэг жаахгүй энэ ингээд бас харахаар одоо гэр бүл эцэг их гээл ингээл нөгөө ойр дотны хүмүүстээр ингээд ажиглагддаг юмуд аахгүй бид нэр өөртөө нэг анзаардаггүй тэг ингээд одоо ингээд бас ярих нь ч гэсэндээ сонсож байгаа хүмүүсэндээ анзаарах нэг юм сэрц болох юм шиг надад санагдаад тэг би зүгээр ишилж авч ярэ гэж бодсон.
хуваалцаад дотоод сэтгэлээ ярилцаад бүх юмаа ингээ ярилцаад явж хагаад тэр нөгөө үр дүнд хүрэхгүй байхаар тэр нөгөө ярилцах хүсэл бас буурдаг юм шиг санагддаг. Альч харилцаан тэр найз нөхөд байна уу? Найз майзтайгаа тэ ярилцсан. Гэр орныхонтойгоо ч ярилцсан. Тэгээд өчнөө ярилцсан шүү дээ тэр чинь. Би чи одоо өөрөө юм амар одоо худлаа яриад байгаа юм шиг юм болчихж байгаа байхгүй тэр чинь хайрын дуу идэг гэрнэл найз нөхдөд хайртай мартай найзын тухай дуу хэлээч гэсэн тэгэл харилцаа юм уу байгаа тань гэдэг чинь тэгэнгүүт өчнөө ярилцдаг байж байгаа тэр ярилцлагууд нь ямар ч үр дүнд хүрэхгүй буцаал ингээл байхаар чинь тэр нөгөө ярилцах хүсэл гэдэг чинь өөрөө хүмүүс бол ярилцаал гэдэг хүмүүс бол байгаа хөө. Тийм ээ. Миний хувьд бол ярилцаал тэгэл Шийдэлт төрчихдөг. шийдэлт үр дүнд хүрэхгүй. Тухайн үед үр дүнд хүрсэн юм шиг болно шүү дээ. Тэгэл заавчлаараа гэдэг ч юм. За миний буруу гэдэг ч юм. Тэгээ нэг байж байгаа л Тэр манай дээр сэтгэл зүйчтэй орсон подкаст байсан юм. Тэгээ тэрэн дээр нөгөө хүмүүс ингээ ярилцахтаа яг энэ жишээг ингээ дурдж яриад тэгээ нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаан дээр эмэгтэйчүүд нь нөгөө бас жоох ийм яг энэ шиг хандлагатай гэдэг байгаа байхгүй юу. Одоо би ч гэсэндээ өөр дээр ингээ харж үзэх аюу хэрэгтэй эмэгтэйчүүд бид нэр өөртөн дээр тэгэнгүүт нөгөө юу ярих вэ гэдэг нөгөө тэрийг хүлээгээд аюу яриад байдаг. Тэгэнгүүт одоо чамааг ойлгох гэхээсээ илүүтэйгээр зүгээр л өөрийгөө батлахын тулд ингээ чамтай ингээ ярих хүлээгээд тэгээ тэр нь аюу удаан болчдөг. Тэгээ тийм учраас эрэгтэйчүүд нь юу ачдаг гэдгийг байгаа байхгүй. Ярих сонирхолгүй болоо за энэ ингэж тийм чиг хайчдаг. Тэнгүүд эмэгтэйчүүд өөрсдөө нөгөө сонсох гэж ярьдгүү, ярих гэж ярьдаг. Учираас нэг тиймэрхүү дуу хосын харилцааны бас ингээд нэг тийм нүх хоорондоо ингээ үүсгэждэг гэдэг чийсэн байхгүй. Хин хинтэл нөгөө нэг өөр өөртөн дээр ингээ бодох хэвээр нэг тийм юу болж таарч нэг сэтгэлээ нээн гэж байдаг шүү дээ. Тий. Сэтгэл юу мэдрэгдэж байгаагаа хуваалцсан гэдэг чинь дотн харилцаа шүү дээ гээд Eternal Sunshine Spotlight лөө. Тэр кинон дээр тэгж хэлдэг байхгүй. Тэнгүү тэр чинь худлаагаасаа үнэнээсээ гэж хоёр янз байна шүү дээ. Сэтгэлээ нээгээд байгаа юм шиг эсвэл сэтгэлээ нээж байгаа. Жинхнээсээ нээж байгаа хоёр чинь нэг нь үр дүнд хүргэх, нөгөөх нь үр дүнд хүрэхгүй хоёр юм байхгүй. Цаг хугацаанд түрүү нэг урт богино гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэрэн шиг эсвэл жил өнгөрөх тусам тэгэл бацаан байгаагаа мэдрэл явж байна та. Хамгийн сүүлд нь ер нь ингээд яг энийг л би ингээ хэлвэл их зүгээр анч гэдэг юм уу те. Магадгүй ингээ ярилцлага дуусгаад надаас энийг асуучихгүй яаваач гэдэг юм уу те. Тэгээд гэртээ арай бодох бодлого тэр зүйл гэдэг юм бол үгүй яхаа тэгэл нэг нэгэндээ гой сэтгэлийн өөдрөг байлгахын тулд хүний гой тухтай ойлгоцгаагаараа байлгавал гоё юм байлаа шүү. Хинэгч бай, гэр бүлээч бай, найз нөхдөч бай, ээж аваагач бай, дүүнэргаач бай тухтай байлгана гэдэг чинь одоо сэтгэл санааг нь амар тайван байлгахыг хэлж байгаа шүү дээ. Тэгээрээ тэгээд хинт ч хэцүү үе тохиолдож болно. Энэ одоо худлаач үг гэж магадгүй. Гэхдээ энэ амар надад урам өгöd байгаа. Бүх юм тартагтай тулаад одоо ингээд дороотч чинь гэдэг чинь дороотцсон байвал удахгүй сайхан болох гэж байгаа, давж гарах гэж байгаагийн тохиол шүү гэдэг. Яг нэг чулууны цаана зүгээр болох гээд байгаа. Чулуу даваа зүгээр болох гээд байгаа юм шиг надад мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр үгийг бас санаж явах юм бол бас дайжгүй бас хөнгөх юм бэл. тэр нөө Синг кинон дээр яг сая юуг хэлдэг л шүү дээ. Нөгөө хонин хэлдэг заяа. Нөгөө хинэн гол дүрнэд нь шүү дээ. Тэгээ тэр ингээд нөгөө яг тартагтаа толцсон бүх юм алдсан. Тэгээ тэр үедээ нөгөө машин угаах нөгөө аавынхан хийжсэн ажлыг өргөжлүүлж их гээд тэгээ өөр амар урам хугарсан байж их үед нь нөгөө хонин найз нь тэгжэлсэн байхгүй. Чи амьдралынхаа хамгийн одоо уналттай хэсэг рүү хамгийн одоо доод нөх рүү очиж ин гэдэг чинь сайн тал нь гэх юм бол чи энэс цаашаа доошлж болохгүй гэсэн үг. Тэгэхээр чам зөвхөн дээшлэх сонголт үлдсэн байна гэдгийг хэлжсэн байхгүй. Тэгээ энэ бүр надаа энэ яста ямар гоё үг хэлчихэ гэдээ яг бичиж авчихсан байхгүй. Бүр яг тэг нэрэ бодгооч тийм аа. Тэг хүн ингээд тартагтаа тулаад ингээд доошлж ин ч гэсэндээ цаашаа явах сонголтгүй хүртлээл одоо дооштой доотлын хамгийн доотлолтой ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүнд ганцхан сонголт байгаа, зөвхөн өсөх сонголт байгаа гэсэн үг байхгүй. За ямар ч байсан энэ цаг хугацаа болвол өнөөдрөө миний зорилго болвол яг чиний яг ингээд дотоод хүн яг хинбэ гэдгийг яг мэдэх сонирхолтой байсан. Тэгээ чиний 3 үеийн одоо түүхүүдээр дамжуулж тэр үйл явдлуудаар дамжуулж яг энэ Ганбат гэж яг хинбэ гэдгийг яг мэдэх сонирхолтой байлаа. Тэгээд миний хувьд ч гэсэндээ яг айгүй гоё сонирхолтой тэр өнцгүүдийг ч гэсэн олж нээж сонсож авлаа. Надаа их сонирхолтой санагдлаа.
Тэгээд яг чиний яг дотоод ертөнцтэй танилцсандаа би аюу их баярлж जैन. Тэгээд дээрэс нь одоо энд байгаа хүмүүс ч гэсэндээ нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлсүүдийг аюу сайн ойлгож авсан байх гэж бас бодож байна. Тэгээд энгийн байгаа зүйлсүүдийг зарим нь энгийнээр нь хүлээж авдаг. Тэ? Зарим одоо хүний амьдралд асуудал тулгарч болдог гэдгийг ойлгодог тийм хүлээн зөвшөөрөх тэр одоо сэтгэл зүгч гэсэндээ бид нэр одоо зөвхөн өнгөлөг талын биш те амьдрал хар цагаантай байдаг гэдэг шиг тэр талыг нь зөв хүлээн зөвшөөрөхөд л баг ингээд аль аль талдаа зүгээр байж болох юм шиг надад бол яг тийм л их мэдрэмжүүд төрлөө. За надтай зөв төөрсөнд баярлалаа. Төөрсөнд баярлалаа. За маш их баярлалаа. За Хамгийн сүүлд нь манай цойлог самт олны зүгээс гарын бэлэг өгч байна. За тэгээд энэ угаалгасан дөрвөн зургууд нь өөрийнхөө сайхан альбомд хийгэрэй гэж хүсье. Бас альбомноос олсон зургууд хашвсан дээ зарим нь. Тийм арчив. Тэгээд манай ханаар дөрвөн зургууд байгаа авчиж жааслчдаг. За маш их баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд амьдралдаа гарч ирж байгаа олон одоо асуултынхаа хариултыг бас олоорой гэж хүсье. Угаасаа олохлах тий. За баярлалаа. Сайн дөх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Зориг дутагдах мөчөд тэний нэг төгөл чамайг төвшдгийн адил 7 хоног бүр бид бүхэн шин түүхээр та бүхэнтэйгээ уулзч явах болно. Тийм учраас та бүхэн минь subscribe дараарай гэж хүсье.